Hi guys, бүгд өнөөдөр орой өндргийг яг одоо Солонгосын интернетийг шуугуулад байгаа нэг зүйлээ. Тэр бол Тубай чундаг 쿠키. MZ 세대가 이런 작은 만 원이면 지금 대한민국 집값보다 문제야. 거품. За өмнө жил оны сүүлээр Тубай чоколад гарч ирээд TikTok, Instagram, YouTube гэх бүгднийг ер нь бол доослогсныг та бүгдээрээ мэдж байгаах. Тэгээд тэрнээс хойш Тубай чоколадтай янз янзын снэкүүд гарч ирсэн дээ. Харин удаагийн дээр Тубай чундаг 쿠키 гэдэг ийм жижигхэн мочи шиг ийм амттан гарч ирээд одоо Солонгосын интернетийг шуугуулад байгаа. Гол зүйл нь болохоор амар хурдан солд аут болгоно. Дээрэс нь хаасайгуу солд аут болоод байгаа болохоор хүмүүс гэртээ хийж идэж эхэлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Тубай чоколадад ордог гол орцнууд нь бүгдээрээ ингээд бүрэлдэхүүн нь ингээд удаашраад. Тэгэхээр өнөөдөр энэ солд аут болоод байгаа кукиг бүгдээрээ хийж үздэг болно. Орцнуудын хувьд цөөхөн байсан ч гэсэн амар үнэтэй байсан. Энэ болохоор нөгөө алдарт Тубай чоколаданд ордог пистачио спред. Харин энэ болохоор карайп гэдэг нөгөө нэг лавшаа гом ингээд үргэлжлсэн юм шиг байгаад байдаг шүү дээ. Тэр байна. Гаднах бүрэмдийг би нөгөө райс кейк байдаг шүү дээ. Тэрүүгээр хийх юм болов уу гэж бодсон чинь маршмеллоогоор хийдэг юм байлээ. Ямтай ч юм маршмеллоо авсан байгаа. Какао паудер хар бэлээ авах гэсэн юм дууссан гэдэг. Им ч юм ааш. Адууны хомоолн дээр гიშгэнгүүд доторх нь нэг юм байдаг мэдхүү. Одоо энэ бүгдээрээ бүр хилээд хөлдөөчин. Хөлдөөх хэлв. Бүр хилж жагаад хөргөгчөнд хийчин заяа. Тэгээ энэ хэмжээ нэг ийм жижигхэн байсан. Нилээд гарчхал юм шиг байна. Ямжтай чигээд үзцгээе. Нэмэр сонирн байгаад ах юм. Ямар эвгүн бэ энэ. Ийм хувь бол амар том юм болоо. Үгүй ийм нэр хувь бол том биш баха. Томдоо орохгүй баха. Ер нь л Ер нь хэмжээ нэг иймэрхүү байсан. Би болохоор нэг тийм амар тренд болоод байгаа юм нэг амар хайж идээд идэх байхгүй юу? Энэ бол бүтэн сарын турш миний алгоритмаар гарч ирээд. Тэгээд ганц ч удаа идэж үзээгүй. Манай гэрээ ойролцоо зардаг газар байхгүй. Байсан болохоор би нэлээд хол явж 2 ширхгийг авсан байгаа. Дэлгээрээс 8 үнэтэй заяа. Хэмжээнээс шалтгаалаад жоохон жижигхэн хэмжээтэй нь 5,000. Жоохон том болох юм бол 10,000. Арай л дэндүү үнэтэй гас тээ. Энийг хийж дуусчаад миний хийснийг капет зардагтай харьцуулаад идээд үзье заяа. Амтаач ингээд 7 ширхгийг гаргаад ирсэн. Одоо энийг хөлдөөгч нь байлгаж агаад хөргөгч юм болов? Энийг хөргөгч нь байлгах хэрэгтэй байна. Манай хөргөгчнөөс кимчиний өнөр өндөртэй байгаа байхгүй юу? Тийм болохоор энийг жоохон уутанд хийгээд хийсэн дэр юм шиг. Одоо бүгдээр хамгийн амархан харагдаж байгаа гэсэн амар хэцүүг нь хийн заяа. Тэр юу вэ гэхээр гаднах бүрхүүлнэ. Ингээ бичлэгнээс харахаар амар амархан харагдаж байгаа байхгүй юу? Гэтэ хүмүүс амар пэлдэж байгаа заяа. Яагаад вэ гэхээр буруу маршмеллоо сонгоод эсвэл их гал дээр хайлуулах юм бол тэр маршмеллоо чи хийснийхаа дараа гаднах нь ингээм амар хурдан хатаад байна гэсэн баггүй. Тийм болохоор хэрвээ та нар хийхээр бол тэрэн дээр анхаараарай гэж хэлье. Тэгээд одоо маршмеллоо хайлуулцгаая. Яг граммын дагав 30 грамм. Хамгийн гол нь маш зөөлхөн гал дээр хийгэр гэсэн болохоор 2 дээр. Одоо би хайлсан маршмеллоу дээрээ какао паудер нэмэхгүй. Гэтэ хэдэн грамм гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямартааш баримжаагаар аваад хайчих.
Газар ингэж бэлгээр тасалж агаад тэгээд хайлуулсан маршмеллоу тастаа ийм жижигхэн болгочих. Би какаог нь дахиад жоохон хийх хэрэгтэй байсан юм болов уу? Зүгээр ч юм уу? Одоо бүгдээрээ бууд шиг хооронд нь ингээд бүр хэлчин заяа. За ингээ бараг л болчлаа. Одоо дээрээс нь какао паудер түрхэл тэгэл болоо. Нэг пистачо үлдчихлээ. Би нэг орой заримгтай хэлж идэхээс. Бараг болчлаа энэ да. За ингээ Дубай чундаг куки маань ингээ гараад ирсэн заяа. Нэг иймэрхүү. За энэ болохоор миний худалдаж авсан. Минийх жоохон өнгө нөөр байгаа дах юм. Минийх ягаад өнгө нөөр байдаг вэ? Какао паудерын өнгө ягаад ийм өөр байгааг би сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч тач ийм гадах үзмжний хувьд ийм харагдаж байна. Одоо тэгээд идээд үзье. Алнаас нь хэлж тгүү. Эхлээд худалдаж авснаа идэж үзье. Тэгж их шууган дээрээд байгаа юмыг нь идээд үзье. Нийт амар хатуу юм бах юм. Гоё амттай юм байна. Доторх нь нэг иймэрхүү. Одоо болохоор ганц ч удаа идэж үзээгүй юм байж хийсэн. Дубай чундаг кокогээ. Миний хийсэн болохоор аюу гоё. Нөгөө бишгэн дээр харж исэн шиг тийм гоё зөөлхөн. Тэгээд ингэж сундаг юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Яатад миний хийсэн гоё замтнаад энэ да. Миний хийсэн шиг ингэж сунах хэрэгтэй байхгүй юу? Энэ болохоор сунахгүй ямар сонь. Миний дүгнж байгаагаар яг үндэ шоколад нь амар хурц байна. Харин минийх бол яг гоё, зөөлхөн. Доторх пистачогийн хувьд болохоор яг адилхан амттай. Хоёулаа гоё амттай. Тэгээ ер нь бол тийм байна. Тийм болохоор 10-аас 8.5 өглөө заяа. Тэгээ өөрөөх дээрээ болохоор 9-ийг өглөө. Ялцчгүй тренд болох нь аргагүй юм байна гэж бодлоо. Тэгээд анхааруулах зүйл нэг байгаа. Амттан дуртай хүмүүс идэхгүй байхыг зөвлөө. Ягаад гэхээр энд донтож байгаа хүмүүс их байгаа гэсэн. Хэрвээ идээд дондохгүй гэж амлах юм бол гэртээ хийгээд идээд үзээрэй. За тэгээд энэ оны сүүлийн бичлэгтэй маань хамт байсан баярлалаа. Бүгдээрээ шинэ оноо сайхан ухтцгаагаарай. Дараа жил болтол түр баяртай guys.